Аврагч ер нь бас энэ нууцаар өрөөндөө энэ лавшаа брендийн шүлтээ хол гэж идэгдсэн юм шүү ер нь. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын саруу сайжрахцаа нэгдлийн жаргал баяр байна. Тэгээ өнөөдөр та бүхэнтэйгээ хамт Монгол улсын дархан авраг, Батсуур авраг болон Монгол улсын арслан Батмагна хоёрынхоо одоо лавшаа брендийн рекламын тоглосон бичлэгийг үзэж, нэвтрүүлгийг үзэж одоо реакшн хийцгээе. Эцэг тэнгэрийн сүр хүчийг Арслан хангард эсгэх салхиар ирлэг манай авраг арслан баярч кино шиг болсон юм байх чинь. Үнэхээр гоё болжээ. За манай хоёрын реклам сайхан болжээ. Хангард гэдэг чинь өөрөө одоо Монгол үндэсний бүхий авраг цолтон дээр одоо малгаан тэмдэг дээр заларж идэг ийм том одоо сүрлэг сайхан амтан байдаг. Тэгээд манай Монгол бүхчүүдийн одоо үндэсний бүх барилж байгаа хүн болгоны одоо хүсэл мөрөөдлийн хамгийн дээд ноён оргил бол Монгол улсын авраг цол байдаг. Тэгээд энэ цолны малгаан тэмдэг дээр одоо байрладаг энэ хангард гэдэг их маш сайхнаа уран сайхнаар дүрсэлж одоо энэ байгалийн зохицол хүчит одоо өнөө цагийн өнгийг тодорхойлон барилдаж байгаа мянган бүхий манлай Монгол улсын дархан авраг одоо Батсуур аврагын одоо ард нь ингэж байрлуулж өгсөн нь үнэхээр бас сайхан санагдаж байна. Арслан цол маань бол бас өөрөө Монгол улсын арслан гэдэг цолны бэлэгдэл байдаг. За арслан цолтон бол Монгол төрийн баяр наадамд одоо төрөө үхээр тодорсон ийм сайхан бэлэгдэлтэй байдаг. Энэ хоёрыг харсан чинь одоо хөдөө гарч агаарт гарч сайхан хээрийн салхитай сайхан лавшаага ээж идмээр санагдаж шүү. Энэ рекламыг чинь Тремон студ хийсэн гэж сонссон юм байна. Бас мэрэгжлийн баг хамт олон үнэхээр ажилласан нь бол харагдаж байна. Эд ч гэсэн ялгаа байхгүй 7 оны 4-5 өдөр бэлтгэлээ. Ер нь манай бүхчүүд бол бас тэр хэмжээний л 7 хоногт 4-5 удаа бэлтгэл хийдэг. Тэгээ мэдээж энэ их олон бэлтгэл сургуульд хийгээд маш их энерги, эрдэс бодис алддаг. За тэгээ тэрийг бол одоо мэдээж хамгийн хурдан нөхөх юм бахан бол одоо мэдээж хоол ундаар нөхдөг байгаа. Тэгээд манай авраг арслан хоёр ч гэсэндээ одоо ер нь энэ лавшаа брендийн маань шүлтээ хоолоор л алдсан тэр эрч хүч, энерги нөхдөг юм байна шүү дээ. Юу яаж аа бүх одоо гэж бодож байна. Эдэн настагаас юу яг тэгээд хүй спортер гэж. манай гэр бүлч тэр ч ихтэй тэгээд ухаан ороход л эдэр чи нөгөө наадам загаас тэгээд заадны байлд дагуул авчдаг гэсэн болохоор тэгээд багасаа нөгөө тэр бүхий орчинд чинь спортын урдын дээр чи аав нараа дагж очиж нэг хүүхдүүдтэй нар чих барилдах дуртай. За миний хувьд бол бас би өөрөө бүхий удамтай. Миний аав бол одоо бас Монгол улсын начин цолтой чөлөөт бүхийн одоо олон улсын хэмжээний мастер Увс аймгийн Тэс сумын харьяат ийм сайхан хүн байсан. Тэгээд намайг бүх болоход бол аавын маань удам бас их нөлөөлсөн. За миний өөрийн мэдээж хүүхд байхаасаа илүү дур сонирхолтой байсан. Тэгэл удмаа дагаал ер нь одоо бүхий спорт руу эргэлт буцалтгүй орсон. Тэгээд ямар ч ялгаа байхгүй одоо яг л энэ дархан авраг Батсуур шиг за энэ Батмагна арслан шиг л ер нь тэгэл өөрийн ирэхгүй л ер нь бүхий замаар одоо өөр сонголтгүйгээр л орсон гэх юм уу да ер нь. Хамгийн эвгүй барилдаан таарддаг бүх гэж байна. Одоо барилдаан таардгүй ч гэж яах вэ? Тэгэл би халаагүй үед л яг нэг гоё нэг халчдаг шүү дээ. Халаагүй байж байгаа би халаагүй байж байгаа одоо энэ нэг хоёрын даваач гэдэг нь оноолтын нөхдөч яг тиймэрхүү үед цочоо нэг арилаагүй байгаа шүү дээ. Тийм үед л байд. Одоо яг нэг барилдаан таарахгүй ч байхгүй л дээ ер нь тэгэл тааруулж л барилдаа шүү дээ. Ер нь бүхчүүдийн хувьд ч бас барилдаан таардгүй бүх гэж байдаг. Миний хувьд бол барилдаан таарахгүй бүхчүүд гэвэл бас нэлээд хэдэн бүхчүүд бий тэгээд нөгөө хэдтэйгээ давж уналцаал ингээл явж идэг. Ер нь зүгээр энэ Батсуур аврага яг хэлж байгаа шиг хамгийн одоо барилдаан таарахгүй гэхээсээ илүү ер нь одоо нөгөө би халаагүй үед би жоохон тавгүй үед ч юм уу одоо ер нь бас нэг тийм барилдмааргүй бас нэг тийм өдрүүд байдаг. Цаанаасаа би нэг тийм хөшүүн. Тийм үед нэг жоохон тийм барилдаан таарахгүй гэхээсээ илүү бүхчүүд нэг ер нь жоохон эвгүй байгаад идэг. Анх удаа барилж байгаа бүхэл ер нь одоо хамгийн эвгүй юм болов. Тийм таарж үзээгүй. Тэгээ ямар мэх хийдгийг мэдэхгүй, ямар талтайг нь мэдэхгүй. Тэгэхээр ер нь зүгээр анхны барилж байгаа хүмүүс л ер нь надад эвгүй байдаг юм болов гэж миний хувьд бол бодож байгаа. Энэ жилийн ер нь наадмын даваанууд ер нь яг одоо хүнд барилтаа болоос нэг золгосон барилтаа баг хийгээгүй тий. Энэ жилийн чи надад ч юм золгоогүй шүү. Ер нь л харцсангаа одоо дархан авраг дарийн дамжин жил одоо
гарлаа давлаа гэж тухайн үедээ барилж байхдаа зарлагддаг байсан. Одоо тэрэн шиг л манай Батмагна харсан чинь энэ өнгөрсөн жил бол ер нь нийт 9 даваанд барилдахдаа ер нь маш богино хугацааг зарцуулсан баха. Тэгэхээр энэ олон өндөр даваанд барилдахдаа золохгүй түргэн шуурхаа барилдана гэдэг нь өөрөө юм бас их давуу талтай. Тэр хэмжээгээр одоо маш богино хугацаанд ядрахгүй тэгээд хөдөлгөөн болгонд ер нь одоо бэр мэх болж ийн гэсэн үг л дээ. Тэгээд 8-9 хүнтэй одоо шуудагдаад барилдана гэдэг бол ер нь маш их өндөр формтой, маш өндөр бэлтгэлтэй байж ижил тэр 8-9 давыг одоо бүгдийн шуудагны даван дээрээс ер нь хаилцсан л да. Тэгэхээр Батмагна Арслан бол өнгөрсөн жилийн наадмаар бол одоо бүгдэнтэй нь ер нь гараал давлаа. Ер нь зарим нь бидээ хүрэхгүй ч ер нь тэгэл давж явах шиг байсан. Тэгээд тэр хэмжээгээр өндөр хэмжээнд өөрийгөө бэлтгэгчсэн байна гэсэн үг л дээ. Тэрнтэй нэг битээ таарчаасаа гэж бодож ирсэн мөх байна уу? Зөв бүрдүгс ороод яг ижлий барьцсан юм байна. Би чаг санагдсан шүү. Тэгээд яг тухайд тэгээд би бариад үдчихэж хаад заавал хүмүүс Манай багш нар дээр үеийн одоо ахмад хүүхчүүд маань ч гэсэн хэлдэг түрүү бүхтэл бити таараасаа гэж залбирдгийн гэлээ ер нь наадамд очихтаа бол ер нь боддгийн гэлээ бүх хүн. Тэгээд яг тэрэн шиг одоо ер нь тэр өдрийн одоо аз одон гийсэн тэр бүхтэл бити таараасаа гэж залбирч бодож явдаг. Тэгээд үнэхээр тэгж бодож явж байгаад үнэхээр миний аз одгийгээд төрүүлчих юм бол одоо бас тэр хүний одоо бүх хүний тэр бодол зүв байна гэж ярьдгийн гэсэн. Тэгээд За хоёулаа сайхан хоолоо шингээг нэг сайхан золгочихоо. За тэгээд За. за дархаа ураг Арслан хоёр маань хоолоо шингээгээ зодоглохоор бослоо. Миний хувьд ч гэсэндээ лавшаага идчихэд хоолоо шингээхээр бэлтгэлдээ гарыг да. Манайх бол ер нь лавшаа брэндийнхаа борцтой хоолнуудыг ингээд аваа тавьчихдаг. Тэгээ ихэвчлэн ер нь энэ ясны шөлтөө гомгод хэрэглэх дуртай. Тэгээд өнөөдөр одоо бэлтгэлд гарахаас өмнө сайхан ясны шөлтөө лавшаага хийж иччихэд бэлтгэлдээ гарья. За лавшаа брендийн ясны шөлтөө гом бол салахын аргагүй сайхан амттаа да. За ингээд буцалцаагаа шүлэн дээрээ гомгоо хийгээл лавшаа ясны шөлтөө гом маань бэлэн болно доо. Алдагдсан ирч хүчийг нөхөхөд бол одоо байгалийн гаралтай ясны шүл бол одоо бас хамгийн их үр дүн өгөөчтэй байдгаа. Тэгээд миний хувьд бол одоо лавшаа брэндийнхаа энэ ясны шүлтэй хоолыг голлон хэрэгэлдэг. Тэгээд ясны шүл нь бол одоо маш олон төрлийн давуу талтай, амин дэм ихтэй, эрдэс бодис өндөр. За тэгээд булчин суллаж, дархлаа дэмжин, алдагдсан ирч хүчийг маш богино хугацаанд, хурдан хугацаанд өгөхөөр ийм давуу талтай. Тэгээд шөлтөө хоолоо идж аваад гарцсан байхад бол бэлтгэлдээ очиод бол нэг 3-4 цагийн бэлтгэлийг бол маш эрч хүчтэйгээр өндөр темптэй хийдэгдээ.